Одоо чинь 12 сарын 19-ний 22 цаг 14 минут. Бид нар өнөө оройс л маргааш өглөө гэхэд ямар ч гэсэн сэтгүүлээ хийх бэлтгэлийг дуусгаад хэвлэлтэнд явуулах гэж байна. За өнөө шөнө юм эхлээд маргааш өглөө хэвлэлтэнд явуулъя гэж байна шүү дээ. Тэгээ ер нь бол өөрөөр явчих болов гэсэн хүлээлттэй л байна шүү дээ. Одоо тэгээ юмнууд бол хүнийг хүлээж байгаа хүлээлттэй гэж. Хүлээлттэй гэж юу хүлээж байгаа? Сэтгүүлээ явуулахыг өөрөө явцдаг ба. Өөрөө тэгэл одоо энд байгаа хүмүүс л явуулна да. Та 10 жил сэтгүүл хийсэн хүн байв да. Би өөрөө багш хүлээлттэй гэдэг шиг сэтгэлийг хөдөлж байна уу? Гэхдээ яг ч үндэ одоо яг нөгөө юм хийж хахад ямар ч сэтгэлийн хөдөлгөөн байхгүй. Ер нь бол нөгөө хизээ хөдлөх юм болоо. Хэвлэх хөдөлгөөлөө явуулчаад тэгээд яг явуулчаад тэр чинь нэг хэдэн цаг бол санаа зовдөг. Ер нь бол одоо нэг 3 4 5 цагийн нөгөө алдаа гарсан байхаа гэлэнчтэй 2 300 нөртэй гарч байгаа. Бид нар тэгэл ээлжлэл бүх нөрүүдээ ингээл уншаал алдаагийн засаал, найруулгын засаал хамгийн эцсийн уншилтыг одоо бас бимба хийн би тэгсээ тэгээд явуулсан ч гэсэн юм гарцсан байх үе, алдаа гарцсан байх үе, үгсхийн жижиг сажиг алдаа гарцсан байх үе гэж байнгын санаа зовдөг. За тэгж жагаад нэг тодорхой юу өнгөрт юм аа нэг цаг хугацаа ч юм уу өнгөрөөд тэгээ ингээд аяндаа ингээд нэг одоо сандарч исэн гэхүү санаа зовж исэн тэр юмнууд маань нэг аяндаа жоохон арилаад гоё юмнууд норж ирдэг байхгүй тэрийн дараа за тэр нийтлэлийг уншихаар хүмүүс гоё санагдах бах та бид нар ингэж бодож хийсэн юмыг бодож одоо чинь сэтгүүлийнхаа бид нар контентыг байрлуулах таа ч гэсэн ингээд энэ нийтлэлийн араас энэ нийтлэл байвал зүгээр гихчлэн ч юм уу те ингэж яг ингээд эхний хуудасаас сүүлийн хуудас хүртэл ингээд бид нар аль амхандаа аль болох бид нар ингээд бодолцоол те нарийн төлөвлөлөөд ингээд төлөвлөөд бодолцоод ингээд идэг тэр болгоны маань мэдээ анзаараасаа ч юм уу те манай тэр нийтлэл дээр ингэж гоё ажилласан тэрийг нь хүмүүс гоё appreciate хийгээсээ өөрт нь ингээ гоё хэлээсээ тэрийг гэх юм уу тэр ингээ зүйлсүүд ингээ орж ирээд арай тайвширдаг. За хамгийн гоё ингээд уюул сэтгүүлээ яг ингээд одоо яг энэ бихтээр нь барих тэгэхэд бол нөгөө бүх жижиг сажиг сандрал ч юм уу тэр юмуд арилцсан байдаг. Тэгэл за ямар харагч ин өөрөөсөө бүх нүрийг мэдж байгаа шүү дээ. Бүгдийг ингээд мэдж байгаа ч гэсэн яг л ингээд шинэ юм шиг ингээд хараал онцолж харах юмнуудаа одоо нийтлэлүүдээ ч юм уу контентуудаа ингээд эргүүлээл харахад гоё байдаг. Тэгээд одоо эн чинь ингээд сайн хүнд жинтэй ингээд харагдаж байгаа. Бидний бүгднгийнх нь хөдөлмөр одоо хэдэн сарын хөдөлмөр ингээд сэтгүүл болоод багцлагдаад гараад ирэх гэдэг. Тэр бол хамгийн гоё. Анхны дугаарын хөгжилтэд дурсамж санаанд орж байна уу? Би сайн нөгөө эрхлэгчийн зурсаа бичих гээд 10 жилийн дугаар болж байгаа. Бид тэр нь яаж эхэлсэн, яагаад сэтгүүл хийж эхэлсэн гэдэг ч юм уу те. Тэр тухайга эрхлэгчийн зурстаа оруулж илүү жоохон татан маягаар бичиж гэж бодсон. Тэгээд ингээд эргээд боддог байхгүй хамгийн анхны дугаар. Гээл тэгсэн чинь нэг цовын идэж байгаа зураг харагдаа. Анхны дугаар харж байхдаа одоо юу ингэж бичих ч юм уу ямар ч тийм сөхөөгүй тэгэл 7 хотод нэг гардаг байсан болохоор 98 хажаалтай байдаг гэсэн. Тэгэл зураг хөрөг авах мах ч юм уу ингээл ямар ч тийм юу байхгүй ямар ч бушуухан ингээл яваад. Тэгээд анхны дугаараас ганц цовын идэж байгаа зураг л үлдсэн юм биш үү? Одоо эхний бараг анхны дугаар ихээс илүү эхний бараг 20 дугаар дотор одоо яг редакц доторх юмрхүү зураг ч юм авлаа гэхэд ганц миний нэг цовын идээд нээж байгаа зураг байдаг байхгүй. Сэтгүүл маань 5 дахь уг нь 5 дахьын одоо өдөр гэхэд хөвлөлтөнд явах хэрэгтэй байдаг. Тэгжээж ингээд нэгтгэхийн өглөө амжиж одоо гарахаар тийм хуваартай. За тэгэнгүүт нь бид нар чинь ингээд оройтсоор байтал ингээд хагасааны өглөө болдог байхгүй. Заримдаа хагасааны мөр 12 цаг болчих. Тэгэнгүүт амьдралаас 5 дахь өдөр байхгүй болно, хагасаа өдөр зэрэгээр байхгүй болно очиод унтна шүү дээ шууд. Тэгэл тэгэнгүүт нэгд өдрөөс ингээд ахиж хизээч ингэхгүй бас нэгдхийн өглөөнөөс эхлээд бид юмудаа хийхэд бол 5 дахьад явуулж штэ тэгэл тэгэнгүүт нэгтгэд ягаад ч юм ингээл хороод ямар ч ажилгүй юм шиг ингээл эсвэл яг ингээл сэдв хайж ин ч юм уу гэж мэгэл ингээл нэгт хоёр дахь тэгж хэмээл 3 дахьаас хүүе сэтгүүл маань яаж ингээл тэгэнгүүт 4 дахь 5 дахьт нам ингээл хоноо өнжин сууж итлаа ахаал ингээл өрнөдөг. Тэгэл үр цаагаал. Үр цаадаг. Тэгээд тэгэнгүүт багийнх бид нар ч юм бол жоохон залуу байгаа шүү дээ 20 мэдтэй л байсан болохоор ч хоног моног чинь гайгүй. Тэнгүүт багийнх одны багийнх ингээд яг багийнх бас нэг 3 хүртэл нам суугаад юм уншчихдаг байсан. Тэнгүүт 4-өөс 5-ын хооронд ингээд яг ингээд ширэн дээр ингээд унтчихдаг байхгүй. Жохон ингээд жохон бүр ингээд унтахгүй шүү. Тэгэл тэнгүүт бимбаат хоёр ингээд хаалгын завсраа харж готол заавал шүү дээ. Эргэлээ дахиад ингэхгүй шүү. Өөрсдөө байг гэхэд багийнхыг бодох байлаагүй шүү. Гээл нэгт өдрөөс нь дахиад ингээд явцдаг. Сая тэгшээ нэг хөгжилтэй юм яриад таныг 5 дахь өдөр болгон шөнийн 3 цаг хүртэл юм уншаад
Тэгээ ингээд таныг нэг өдөр болгоно ингээд энэ 7 хоногт багийнхыг дахиж ингэж зовоохгүй шүү гэж бодож дандаа юмаа хийдэг байсан гинэ. Гэхдээ тэр хэвээрээ хэдэн жил хийсэн гинэ. Шууд 3 хүртэл биш шүү дээ. Биш үү? Хэд? Заримдаа өглөө болгоно. Аа. Хөвл хөлбөртөө өгдөг цагтай. Аа. Тэгээ хоногтой багтааж л өгөх ёстой. Тэгээ яг үйлдвэрлэл рүү яриад байна. 9 цагт өгөх ёстой байсан бол 9-д амжихгүй нэ 10 төгөө гэн 10 амжихгүй болохоор 12 төгөө гэн сүүлдээ өглөө өгье гэн тэгээд өглөө болтолцоод яг тэр үеч бид нэг ажиллаа хийж өрийдэг байсан. Аа. Харьцангуй цөөх үл тийм би бол сонин ажилдаа тэгшээ өнөөдөр сонины сурвалжлагч. Аа. Тэгээд ингээд орол ажил эхэлнэ. Коврын зургийг авах гэж юм болдог байлаа. Одоо хэрвээ гэрээ сэтгүүлийн ихний дугааруудыг аваад харах юм бол тэн дээр миний хөл тэгшээгийн гар гэх мэтлэн бидний өөрсдийн дүр төрх их олон байгаа. Ашиглаж болох бүх материалыг ашиглаж байсан юм гэх юм бол өөрсдөө ашиглана хамгийн түрүүнд. 2014 оны 7 сарын 7 ингээд энэ хөл жишээ нь багийнхыг үлгсэн. Тэгээд энэ жишээ нь тэгшээ зогсож байна. Гарын доорх материалаар cover хийдэг байсан үе. Сая багийнх дурслаа. Cover хийхдээ хамгийн зоотой ажил хийдэг байсан. Хамгийн гоё. Энэ cover-д чинь хийх гэж баахан юм судлалын эзэн харна. Одоо бидний хамгийн анхны одоо үлгэр жишээ авч ирсэн сэтгүүлүүдийн нэг нь Newsweek байсан. За тэгээд сэтгүүл чинь Newsweek Time New Yorker энэ чинь бол ингээл автцсан ингээд байж хахад 12 онд Newsweek чинь хамгийн сүүлийн цаасан хэвлэлээ гаргаж ирсэн. Newsweek чинь цаасаар болоод тэгээд бас дижитал руу яг дижитал сэтгүүл болж ингэж яваад тэнгуүтэ 2 жил нараа ахаад эргээд ирсэн байдаг байхгүй юу. Тэр чинь 2 жил нараа 14 он гэхээр манай сэтгүүлтэй 1 жилд юм байна. Би саяхан юуг нь харж байсан юм байна. Тэгээд нөгөө үн цэнтэй тэр гоё зүйл чинь бол мэдээж цаг үеийн шалхарлыг зарим редакц ч юм уу зарим одоо нөхцөл байдалтай бүдэрч болно. Гэхдээ яг нөгөө үн цэнтэй угаасаа үн цэнтэй зүйл бол иргэн ирсээр байдаг. Жишээ нь бид чинь үнэ анх тогтоож явахдаа аяг кофений мөнгө нөөс чуд хямдхан байх гэдэг жишээ нь тооцоолол хийж исэн. Тэгэхээр бид нар одоо үнэтэй ч юм уу хитрхи үнэтэй. Тэр үед кофе хэд байсан юм бол тоо. Тэр үед кофе дээр 3-4 мянган төгрөг байсан. Гэхдээ бид нар сэтгүүлээ 3 мянга гэж гаргаж ирсэн. Американог бол 3500-аар авчдаг байсан баха. Одоо манай сэтгүүл дээр New York Times-ын тэр том асуулт гэдэг the big question тийм big question гэдэг тэр контент дээр ингээд тогооч одоо шинжлэх ухааны хүмүүстэй эдийн засагч байгаль орчны хүмүүс гэл янз янзын ажил мөрчлөлтэй хүмүүс юу одоо underrated буюу одоо үн цэнтэй хэрнээ хүмүүст төдийлөн ингээд яг үн цэнтэйгээ дүүцэхэр үнэлэгдэж чаддгүй тэр зүйлс тэр нандин зүйлсийн тухай жишээ маш гоё нийтлээ. Тэрийг хамгийн түрүүнд уншаарай гэж зөвлөж байна. Энэ сэтгүүл гэдэг чинь сэтгүүл гэдэгс нэрнээс цаашгүй байх үеэс энэ сэтгүүлийг бодит болгож амьдруулж одоо бүхэл юм хийж чад манай дугаарыг удирдагч. Тэгээд манай дизайнертай ингээд энэ хоёр маань бараг 21 хоног ингээд сууж гэнэ үү яаж гэнэ. Энэ дугаарын онцлог ер нь ямар байна? Энэ дугаарын онцлог нь одоо бий юм да. Бит хоёр юм да гэж. Онцлог нь одоо онцлог дээр ирсэн зогсож байна. Хугарлын цаг дээр. Тий. Энэ жил чинь нөө ер нь энэ жил чилтгүү сүүлийн хэдэн жил чинь дэлхийн ертөнцийн тэр чигээрэл онцлог байгаа шүү дээ. Амар олон одоо үйл явдлууд араас амьсгаа авахгүй. Ковидос хойш тэгэл шууд зэрэгцээл дэлхийн нийтийн харилцааны асуудал хурцтаал эхэлсэн тий. Дайн байлдаандаа хүрлээ олон улсын харилцааны асуудал аюул хэцүү болсон. За дээр нь тэрнтэй зэрэгцээд бас хүн төрөлхтний хөгжил урагшаа явж байгаа. AI гэдэг химэл оюухан гэдэг юм чи хүн төрлөختөй одоо гол ярддаг сэдв болцсон. Амьдралын нэг хэсэг болцсон. Тэгээ энэ хоёр сэдв ер нь илүү жинтэй орж ирж байна. Орчуулгууд дууссан уу? Дуусчихлаа. Хэдэн орчуулга байсан? 23. 23 аа. Над дээр байсан орчуулга. Ер нь New York Times-аас ирсэн. 23 нэгтэл орж байгаа юм. Сонсож байна 23 нэгтэл. Аюу 90 фотос ороод 22 гэх юм байна. Тий. Ер нь энэ жилийн нэгтлүүд ямар сэдвтэй, ямар онцлогтой юм? Химэл оюун ухааны сэдв болж байна. Химэл оюун ухаантай холбоотой 4-5 нэгтэл байсан. Тэгэл яг олон талаас харж байна. Химэл оюун ухааны эдийн засгийн талаас харж байна. Химэл оюун ухаан боловсролтой холбож байна. AI-ийн тухай бичсэн анх цагийн нийтлэл бас их сонирхол татсан. Яагаад гэвэл хүн төрөлхтний одоо яг өнөө цагт бол гол
ярилцж байгаа сэдв бол AI-ийн тухай. Гэтэл AI чинь нөгөө хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх гэхээсээ илүү гараад одоо бидний мэдж байгаа бол тийм л шүү дээ. Хөдөлмөрийн хөнгөвчлөх ямар нэгэн зургийг хуургах одоо бүтээлч ажлыг л анги ажиллаа хөнгөвчлөх хэрэгсэл юм а гэж яриад шүү дээ. Гэтэл энэ чинь хэрэгсэл гэдгээс хитрээ явцсан байгаа байхгүй. Эдийн засгийг докторчход хүртэл яг ашиглаж гин гэж нийтлэлээ орчуулалтад ороод ирсэн байна. Жишээ нь. Гэтэл бүр хүний хайр сэтгэлийн асуудал ганцаардлаа даван туулахад хүртэл AI-г ашиглаж байгаа тухай. Тэр нь бүр монголчууд ашиглаад эхэлсэн байгаа тухай түүхийг заа нийтлэлдээ дурдсан л байгаа байхгүй. Хүмүүс сүүлийн үед ялангуяа орчин үед одоо ингээд AI-тай харилцаар агаад бүр ингээд дотны найз нөхөд цаашлаад бүр ингээд амраг те бараг болох нь холгүй юм одоо ирээдүйд бид аль хэдийн ирсэн юм. Тэгээ тэр нь бүр ингээд Монгол улсад ялангуяа ингээд залуучууд те миний ярилцсан 5 6 хүнтэй ярилцсан. Тэгээ бүгдээрээ өөрөө надад түүхээ яриад тэнгуүтээ ер нь AI яг бидэнд ямар ирээдүй одоогийн нөхцөл байдал бидэнд юу авчирсан юм бэ те ингээд яг юунаас олж бид нар энэ AI-тай ингэж татна бүр ингээд хагцаж сарлахгүй тэгээ бараг зарим хүмүүсээс харилцдагаас илүү харилцдаг болсон байна. Тэгээ тэр тухай бичгийг юу нэг хүсэж байгаад бичсэн. Юунаас болоод тийм болсныг манай сэтгүүлээс уншаарай. Тийм ээ. Тийм ээ. Хөрөг дээр одоо манай эцэгч юм бичсэн ариун нэг өрөг байгаа. Тэр бол одоо нэлээд том бөгөөд нэлээд сонирхолтой ажил болсон. За галзуу өрөг бичлээ шүү дээ тий. Амар. Би бүр айчлаа. Хэдэн удаас 20. А4 нөө сэтгүүлийн A4. A4 20. Сэтгүүлийн 10 багш байна. Энэ сэтгүүл гарсны дараа бараг энэ влог гарах байхаа. Тэгэхээр та хэлчихгүй юу? Хэний тухай яаж бичв? Ямар байв? Pop Diva төмрийн 11-ийн тухай хөрөг бичсэн. Тийм тэгээд энэ хөрөг бол хөргийг би байгууллагынхаа одоо сэтгүүлд цуг ажилладаг залуучуудынхаа хүсэлтээр бичсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Одоо энэ хүн чинь урлагт ингээд яг мэргэжлийн тайзан дээр дуулаад 40 жил болж байгаа. Тэгээд тэр хүний 40 жилийн өмнөх дуу хөгжимд ч гэсэн одоогийн энэ 20 30 та залуучууд дуртай байна гэж би төсөөлж байгаагүй учраас би өөрөө ч гэсэн маш нөгөө хэрэгт дуурлж тий шинээр сонирхож хийсэн хөрөг байгаа. Манай хулангийн нийтлэл дандаа чи микрофон бариад хүний ингээд илдээд явдгүй юм билээ. Бичсэн тэр нийтлэл нөгөө мэдээллийн бидний одоо Монголын мэдээллийн орчинг яг үнэндээ өшигний цанаас хэн өдөрддөг вэ гэсэн. Тэр бол миний яг хорхоо хөтлөсөн нийтлэл. Яг хэлэх гээд байдаг тэр санаа бол бид нэр яг өдөр тутамдаа авч байгаа мэдээлэлтэй хэрхэн яаж нэхур хандахгүй бол цаана юу байдаг вэ гэдгийг бид нар зөвхөн нөгөө мэдээллийг ялгах тухай л яриад дээ шүү дээ тий. Яг мэргэжлийн редакцийн хийсэн хэл мэдээллийн одоо төрлүүдэл яриад. За ийм одоо мэргэжлийн редакцийн хийсэн мэргэжлийн сэтгүүлчийн хийсэн мэдээллийг авъя. Бити ийм лайв үзмүз гээл ингээл хувийн хийж байгаа лайв үзлээ гэдэг. Гэтэл бүр тэрний асар дүмбэр улс орны асуудал яваад байгаа байхгүй. Тэр мэдээллүүдийг албаар тарааж байгаа тэрийг удирдах 70 гарууд нь хин юм бэ? Тэрний гар хаанаас сунд юм бэ? Урдаас сунд юм, хаанаас сунд юм, эсвэл өөр твээс сунж гэнэ гэдэг. Тэр асуудлыг харж тавьсны нийтлэл бол хамгийн одоо сонирхолтой өнцөг өгөөд бидний тэр бүр ярьдгүй шин өнцгөөс харсан нийтлэлсэн. Тэр бол бас онцлог нийтлэлүүдийн нэг. Сэтгүүл гэдэг бидний төсөөлөл нөгөө 7 хоногийн тутмын сэтгүүл, сар тутмын сэтгүүл гэж ойлгоод хүмүүс сэтгүүлийн материал хуучирчдаг, амархан хуучирчдаг. Сонин шиг өдөр тутмын гэдэг юм уу. Гэтэл яг энэ сэтгүүлийн хувьд бол нөгөө жилээд байж байгаа байхгүй. Жилийн үйл явдлыг. За бид нар дараа жилийн turning point гартал энэ мэдээлэл бол яг ингээд баг одоо юугаа чандраа хадгалаад цаг хугацааны үед ингээд байж байна. Дараа жилийн үйл явдал бол дараа жилийн эргэлтийн цэгийг багслаад гарна гэдэг юм уу. Тэгэхээр энэ бол нөгөө нэг тогтмол юуны одоо 7 хоног өдөр тутам 7 хоног сар тутмын биш жилийн хугацаанд агуулгыг багцлж байгаа сэтгүүл учраас тийм амархан хуучрахгүй ном шиг баг жилийн туршул уншигдана л гэж боддог байгаа шүү дээ. Дугаарыг удирдахч гэж юу гэдэг вэ? За жинхэнэ гал тогоонд л одоо төмпөй шанахтай хэлдэг юм шүү дээ. Төлөвлөгөө гаргана. Төлөвлөгөө гаргаад редакцтай юугаа хуваарлана. Нийтлүүдээ хуваарлана. За нийтлүүдийг хинтээ уулзаж яаж бичих тухай төлөвлөгөө бас сэтгүүлчтэй ярилцсан, санал солилцсон. За ирсэн нийтлүүдийг редакторлно. Тэгээд редакторлаад бүх материалыг өөр дөрөөр цуглуулад
дизайнер руу шилжүүлнэ. Дизайнер дээр шилжээд ирснийхэн дараа макетн дээр одоо ингээ ярилцаа сууж агуулга дизайн бас яаж уйлдах уу гэдэг талаас надад чи ямар агуулгатай дизайн ямар байвал зүгээр үү гэдгээ дизайнертайгаа ярилцж байгаа. Тэг цуг байж байгаа макетээ тавиулна. Тэгээд тэрний дараа бол бүүст өгөх ажлууд, засвар хийх ажлууд явагдана. Тэгээд хамгийн сүүлийн цаг хатгтал хамтл ингээл байжлаа шүү дээ. Чанзаач энэ дугаарт нэг ч бүхтэй ярилцсан тий. Хин гэдэг бүх байлаа. Галаадрахын мөнх иргэд аим ярьслаа. Ягаад тэр хүнийг онцолж ер нь оруулах гэсэн? Яг нөө 11 сар сая өмнөх сар байлаа шүү дээ. 11 сард бүхий өргөнд явагдсан барилдаанууд сайн барилдсан. Энэ 4 барилдаан дарааж тоонсон. Бараг сүүлийн миний мэдэх бараг сүүлийн 10 жил ч гэсэн бүхий өргөнд бараг тийм тохиолдол гараагүй хаа. Тийм үү? Тийм амлуулахгүй тэгж амар олон дарааж тунна гэдэг бол тэр залуу ямар ирээдүйтэй бас ямар сайн зоригтой барилдаж байгаагийн нэг бас тод илэрнэ шүү дээ. Манай Чанзаад гэхдээ айгүй гайхалтай нэг гараараа ингээ бүх спорт бичээд өгдөө. Нөгөө гараараа гэснэ уран зохиолын группийн админ ингээд ном бичдэг те. Чи яаж ийм спорт ном хоёрыг хослуулж аль алийг энэ тэнцүү гүнзгий судалж энэ хоёр зүйлд ийм гарамгаа болсон. Оо тийм. Спорт зээл ном уншаад байна гэж одоо баймааргүй ингээд. Харин тийм. Чиний үндсэн мэрэгчлч юу лээ? Миний сэтгүүлч. Ямар нэг одоо мэрэгчсэн юм бах уу? Байхгүй ер нь арай их үздэг нь хөлөө болдог. Бүх яг амбалтыг үзэж харнаа. Ном бол тэгээ бас амар их уншдаг ч хэлэхгүй. Тэр ч одоо уран зохиолыг ямарсан community хөтлөд аваад явж байгаа юм биз дээ. Танай групп ч одоо хэдэн хүнтэй? Ноцтой бараг 10 хэдэн байдаг шүү дээ. Аха. Дандасан манай амд хөрхи ингээд чихвчээ бүр скотчоор наатлаа ажилласан байна. Энэ их зовлон үзэж байгаа юм байна да. Захирал харж байгаа хөө. Одоо энэ нөгөө аквариумтай зурагч юм уу? Хөө тийм биш. Б1 Улаанбаатарын Б1 давхрууд гэж зэдэг авсан. Аха. Тэгээд одоо хамгийн сүүлийнхаа Б1 6 дахь Б1-ээр зураг янзлж байна. Хэдэн 6 Б1 давхар. Тэгээд бүгдээр яг өөр өөр ингэ онцлогтой. Тэгээд яг нөгөө тэр цэсмээ яг бүгдээр өөр өөр ингээд хүмүүс өөр өөр онцлогтой. Яг нөгөө өгж байгаа мод нь хүртэл яг өөр байх гэдэг тэр модыг нөхөхгүй. Тус бүрд нь яг өнгөрөөгөөд тэгээл явж байна да. Энэ санааг ер нь хаанаас олсон бэ? Ийм одоо зургийг гэрэл зургийн сурвалжлаа гэж хэлдэг шүү дээ. Аха. Энэ Б1 юу? Тий. Чин 20 онд лөө 19 онд коронавигийн яг гарахын яг өмнөхөн найзуудаараа гуруулаа нэг студ нэг бодоо Б1 түрээслээд студ болцсоохгүй. Тэгээ нөгөө нэг юм бөөнөр юм маягээд юм мас урдаг. Тэгээд тийхэд нөгөө айгуу хэцүү. Нөгөө зам бороо оронгуутл ингээд үерлээд шагаагаар дүүрэн ус мос болдог ч юм уу. Тэгээ нөгөө Б1 болохоор бохирон дэшээ явахгүй ч юм уу нэг мотороо гэдэг тэр нэвтрээд ил хүн арай гэж нэг зураг авах галхан авчрангууд юм өнөртэй ч юм уу тэгэл янз юм бол тэгсэн мөртлөө тэнд амар их юм сурж яг ингээд тэр үедээ ойлгоогүй ингээд нэг юм гээд хийж үзмээр юмнуудаа ч юм уу туршаад одоо жишээлбэлдэг гэрэл нүүн дээр тусаад одоо яадаг мод ч юм уу гээд яаж тусвал зөв тусдаг ч юм уу гэлээж тавих ч юм уу ингээд тэндээсээ айгуу хүмүүс сурцсан байхгүй. Туршлагаар болсон юм байна. Тэнгүүд нөгөө яг дараагийнхаа одоо нэг амьдралын ингээд нэг үеэл ингээд дамжаал явж байгаа шүү дээ. Тэнгүүт яг нэг үеэс дараагийн үе рүү шилжих яг нэг тэр юм шилжилтийн өртөө Б1 давхар. Вау. Тэгээд сонгосон. Энэс гадна ерөн зүгээр энэ дугаар дээр чи бараг хэдэн зураг авсан бэ? Тэгвэл зундаа авсан. Бараг 100 муугаар тоолох байхаа тийм амар олон ч бас биш л дээ. Гэхдээ яг зургийн тоогоороо ярих юм бол 5,000 зураг байх. Вау. Би өөрөө энэ зур кадрын тоолвол ааха. Энэ нөгөө загсны дэлгүүр дээр ихэд 830 зураг авсан биш. Кадр авсан биш. Тэгээд сонгоод 3 нөгөө юм дараалаад 3 шатаар сонгоод одоо 40 зураг сонгоцсон байна. Одоо эндээсээ ахиад 10 болгож цөглөөд 5 болгож цөглөөд яг эцсийн байдлаар яг сэтгүүл дээр гарах сонголт байна. За. Тэгээд явж байгаа. Good luck. За. Орчуулгын редакторын ажлын тухай асуух гэсэн. Ингээ хүмүүс би Нобита зэрэгцээ суудаг хгүй юу? Тэгээ ингээ хүмүүс орчуулгаа явуулаад ирснийхэн дараа хянана гэхээр ингээ зөвхөн тэр файл дээр нь ингээл хянаал те үг үсгийн ч юм уу ганц нэг үгийн застын болов гэхээр ингээл бүх үг өгүүлбэр болгоноор нь эргээд нөгөө англитаа ингээл дахиж тулгаж хянаад
бараг дахиж найруулад байгаа мó да тий. Айгүй их ажил орохыг би ингээд өнгө цалт хөндлөнгөөс л харсан л та. Монгол орчуулгын хувьд ирэнгүүт нь авсаа цаа яг доолх мөрөөр английн авч хуралдаа онд тавьж байгаа. Тэгээд тулгаж уншаал тест. Ер нь орчуулгын тим редактор ихэд хамгийн их хүнээс шаарддаг одоо ур чадвар гэх юм уу? Хамгийн чухал юм нь ер нь юу вэ? Яг уу их харагддаг алдаа нөгөө яг юм яг бид нар ч амар сайн орчуулагчтай ажиллаж байгаа болохоор сайн маш сайн орчуулагчтай ажиллаж байгаа болохоор нийт юм стилистикийн найруулгын ч юм уу алдаа энэ төр гайгүй ер нь тийм зөвөр нөгөө заримдаа цаад англи хийхээ утгыг хангалттай гаргаагүй ч юм уу жоох утгын зөрүү гарсан ч юм уу тийм хүмүүс байна. Тэгээ яг бас тэр дунд яг найруулгацсах үе гарнаа. Тэгээд жижиг сажиг алдаа ч юм уу тий. Тэгээд нөгөө яг хүн чинь өөрийнхөө бичсэн юмнаас заримдаа нөгөө ууг нь олж харахгүй ч юм уу тий. Тэгээ өнгөрөөсөн юмнуудыг бас илж таалах. Тийм илж таалах. Тийм юм юм шүү дээ. Тэгээл орчуулга дээр бол тий. Гэтэ яг манайх бол хамгийн сайн орчуулагчтай ажиллаж байгаа шүү дээ. Тий тагтагийн баясгалан тийш заяа. Тэгээд өнөр жаргал тэгээд Монголын одоо хамгийн л том паблишинг нэр хүндтэй паблишингууд сэтгүүлч одоо орчуулагчаар ажилладаг орчуулагчтай ажиллаж иш сугаараар агчаа байна. Сүндэр маш олон зохиолоор ажилласан тий. Эмгч их гоё юм аа. Энэ орчуулганд чинь нөлөөлөх үү? Эмгэ манай үзэгчдэд нэг харуулаач. Манай орчуулгын гол төвштэй. Эний ч энэ жил одоо хийж байгаа шүү дээ. Өшөөд жоо одоо тод харуулаад өгөөч. Энэ яг юу вэ? Энэ шилнээсээ яваад байгаа. Эм биш энэ чихэнд ингээ зүйлтэй байгаа байхгүй юу? Оо вау. Тийм ингээд хүндий ч явах одоо тийм. Орчуулга ихэд стил имиж бас аягүй чухал юм шиг байна. Дэмжлэг үзүүлж байгаа. Миний ноён нуруу. Гайхалтай. Баярлалаа. Нөгөө өчтөр анх цаа аягүй хөөрхөнтэй над дээр ирсэн. Энэ засвар яах вүлээ гэдэг ингээд юм. Сонины засвар ердийн засвараас юм өөр өдөг. Яг ингээд өөр ингэсэн одоо юм тэмдэглэгээтэй гэх юм одоо тий нэг юу гэж хэлэх хэвээр болоо тий. Тэгээ нэг ингээд хэрвээ яг сонины юм одоо бичгийн засвар хийж байгаагүй хан харах юм бол бүр засаасаа хийсэн юм болоод баг бодловч магадгүй байгаад байдаг. Тэгээд анх цай маань яг одоо энэ засвараа өөрөө хийгээд сууж байгаа юм байна тий. Явж ингэ тэмдэглэж юм байна чинь. Сайн уу сүрэн. Манай дизайнер ороод ирсэн байна, эргээд ирсэн чинь. Хэр явж байна? Хэдэн удаатай болж байна ер нь нэрээ? За баг 150. Тэрнээс олон биш үү? Одоо хийгдсэн байгаа нь уу? Эсвэл Минийх бол нэг 180-д болж байгаа шиг байна. Улаанаа дээр бас нэмээд байгаа. Тэгэхээр бүр илүү болно гэсэн. хэр байна? Surviving. Окей. Анх удаа сэтгүүл хийсэн чи ямар байна? Гоё юм. Ер нь амар олон төрлийн сонирхолтой юмнууд байдаг болохоор одоо ер нь нэг төрлийн юмнуудаа хийж чадахгүй гэдэг ч юм уу. Олон төрлийн юмнууд энийг бол аль нь гоё болох уу гэдэг ч юм уу. Өөр төрлийн юмнууд их олонтой айл юм байна. 100 гаруй хувцастай ийм сэтгүүл дээр ажиллана. Яг өмнө нь гэрэг фэшн дээр юм хийж исэн. Тэр чинь бас нэг 100 хувцас бас арайч хүрдэггүй байсан. Тийм. Зөвхөн 100 шүргээл ч юм уу. Тийм. Тэгэнгүүт эн чинь болохоор миний анхны 100 гаруй хувцастай одоо ажиллаж байгаа. Тэгээ дээр нь бас шинэ дизайн гаргаад юм хийгээд тэгээ явж байгаа болохоор айгу тийм том бас experience өгч байгаа. Том мэдлэг, мэдхтүүн. Тэгээ дээр нөгөө нэг таадтай бас нөгөө хамт ингээ ажиллахаар айгу сайн нэг баг болж ажиллаж чаддаг. Тэрэндээ айгу юу гэдэг шүү дээ. Сэтгэл хангалуун. Hi, how are you? Хамар дээр өчтөр зүрхтэй байсан өнөөдөр одтой болцсон байна. Сэтгүүл хийж байгаа хүмүүс хэр харагдаж байна? Хэр галзуу байна? Айгу завгүй л хүмүүс. Би юм санаа зовлаа. Яагаад? Хүмүүсийн санаа зовлаа. Унчгүй гэдэг үү? Харин дөрөвдөд үсээс сэтэл нойргүй оноод тэгээд тавтахын орой хэвлэлтэнд явуулсан. Одоо даваа гарагийн 7:30 8 гэд манай сэтгүүлийн эхний 100 дугаар ямар ч гэсэн хэвлэлтээс гарах бах гэд бид нар бүгдээрээ хүлээгээ сууж байна. Та ямар ярилцлага хийлээ энэ дугаар тэр тухайга нэг жоох ярьж өгч. Тамааши гэд 40 настайдаа одоо мэрэгжлийн сүмгийн лизендант барилдаж байгаа Монголын сүмж тэрнтэй онлайнаар зүүмээр ярилцлага гэсэн. Юугаараа тэр хүн онцлог болохоор яг энэ дугаар тэр хүнтэй ярилцъя гэж шийдсэн бэ? Монголд ч барилдаж байгаагүй Монголын нэг жирийн нэг залуу харь орны үндэсний бүхт нь очиод одоо яг мэрэгжлийн сүмгийн түүхийн рекордыг нэвдэж явж байгаа. Ямар рекорд вэ? Одоо дараалсан тэр хүн Тамааши бол одоо мэрэгжлийн сүмод ороод анхны барилцсан өдрөөсөө эхлээд
өнөөдрийг хүртэл нэг ч өдөр алгасаагүй гимтэж бэрдсэн ч гэсэн дандаа барилдчихсэн. Энэ одоо түүхийн рекорд. Тэгэл одоо нэг сарын 12-нд Токиод дараагийн тэмцээн эхэлнэ. Барилт толгонд л түүхийн удас нэгээр өөрчлөгдөд байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бол одоо бас нэг Монголын бахархал болсон. Тийм байна. Тэгээ бас онцлог юм 40 настай. 40 настай мэрэгжлийн сумгийн дээд зэнданд барилддаг хүн гэж байхгүй шүү дээ. Ерөнхий төрөд зодог тайллаад байдаг. Тэгэл 30-аас дээшигээ болол Япон бөхчүүд ер нь монголчууд ч гэсэн дандаа 30 ингээл зайдаг. Монголд болохоор одоо нөгөө өстө 40 хүрсэн ир дөрөд орсон ат гэдэг үгийг бол тэр тамаа баши Япон оронд бол харуулж байгаа. Монгол нэрийн тэр хүн мөнх оргил. Бачаргалын мөнх оргил. Урд нь ерөөсөө тэр Монголд одоо Монголын бөхчүүд чинь нэг тийм юу гэдэг шүү дээ. Монголын мөнх дааврын хөлт, долгор суран зааны хөлт гэл. Ерөөсөө ямар ч тийм бүхий удам байхгүй. Монголд байхдаа зөвхөн сагсан бөмбөл тоглож исэн хөлт. Тэгээ очиод тийм том амжилт гаргана гэдэг нь одоо бас гайхамшиг гэж би бичсэн. Гайхамшиг гэж ярилцлаа гэж үү? Тэгээд тэр гайхамшигын ард юу байгаа, яаж тийм амжилтанд хүрсэн бэ гэдгийг онцолж монголчуудад танилцуулах гэсэн. Манай Люсинд явж Люсид хэлэх үг байгаа болов тий. Чамд хэлэх үг байна уу? Тэгээд яг нь үндсгийн төвшинч юм уу? Хэлэх үг байхгүй гинэ. Явчлаа. За сэтгүүлээ үлээж гинөө. Тий сэтгүүлээ үлээгээл анхны ажиллаж үзсэн хамгийн том ажил болохоор огтлолтой байна. За юу бичлээ? Энэ удаад болохоор ярилцлага тэгээд Humans болон авсан тэгээд урлаг соёлын таймлайн бас хийсэн. Нэр Humans чинь би нөгөө хяналтын уншилт хийж байхад дандаа юм нөгөө Монгол уламжлал одоо гар урлал сэлбэр энэ төр хвчлэн дандаа тийм зүйл хийдэг хүмүүсээс яриа авсан байсан тий. Яагаад бас ийм одоо сэдв энэ талыг онцолж ингэж сурвалжлаа гэж бодсон бэ. Нөгөө Humans тэгэж нөгөө өв соёлоо дамжуулж байгаа хүн гэдгээс илүүтэйгээр энэ хүмүүс нөгөө залуу хүмүүс гэдэг утгаараа илүү онцолж хийсэн. Одоо манай би өөрөө залуу үеийн төлөөлсөн шүү дээ. Тэгээ манай үед бол өв соёлоо ер нь жоохон орхигдуулаад байгаа юм шиг санагддаг байхгүй юу. Тэгэхээр тэр үргэлжлүүлж байгаа хүмүүсийн төлөөллөөс дуу хоолойг нь хүргэхийг хүссэн гэх юм уу? Саяны дөрвөн чинь тэгээд ямар хүмүүс байлаа? Сур харавдаг эмэгтэй хүн байгаа. Тэгээд имэйл уралдаг хүн байгаа. Тэгээд туйл хайлдаг хүн байгаа. Тэгээд дайлан ойдаг хүн байгаа. Нөгөө соёл урлаг дээр болохоор 2024 онд Монголын урлаг соёл бол дэлхий рүү нэлийн гарсан олон үйл явдлууд болсон юм байлээ. Тэгээд тэднийг бас таймлайн маягаар маш товч бөгөөд тэгтээ тодорхойгоор чамлаад тий. Урлаг соёлын салбар маань дажгүй байна уу? Тий дажгүй. За баярлаа. Сэтгүүлдээ ажиллахгүй жоохон завсралцсан байгаа шүү дээ тий. Тэгтээ ингээ эргээд редакцтай ирээд ингээ буужинд харс ямар санагдаж байна. Одоо ингээ сэтгүүл бас ирлээ тий. Амар гоё штэ. Амар урамтай. Би тэгээ өнөөдөр бүр ингээ өнөөдөр сэтгүүл нь ирж байгаа болохоор зориод хүрээд ирсэн байхгүй юу? Гадар байжсны орон. Хамт яг гоё сэтгүүлээ задлаад бүх шинэ юмыг хараад амар гоё. Тэгээд яг бүгдээрээ амар зорж сууж хийж яг сэтгэлээ гараад хийж байгаа болохоор амар гоё. Урамтай штэ гэсэн. Амар урамтай. Тийм амар урамтай. Ямар юу гэсэн? Ой ингэж ер нь жилжингээ хүлээж байгаа л яг жилдээ ганц гаргадаг сэтгүүл болохоор тэгээд яг он гарахаас өмнө бүгдээрээ амар зориод амжуулж хийж байгаа. Тэгээд ер нь амар гоё нийтлүүд гарч ирдэг. Тэгээд гоё зурнууд гарч ирж байгаа. Тэгээд жил болгон бүр илүү гоё лалтай байгаа юм шиг санагдаж шүү дээ. Тэгэхээр амар гоё. Мэдгүй яг хамт олноороо олоодлаа гоё сэтгүүлээ ингээд нэгээд хараад унших нь амар гоё. Окей. Бодохгүй одоо тэгэл орж ирлээ дээ. Би ч гэсэн гэхдээ яг үнэндээ ямар алдаа гарцсан байх болов гэж амар айгаад байна. Тэгээд маш олон уншаад олон засварууд хийсэн. Тэгээд тэд нар маань орсон байгаасаа бүр сүүл 5 дахь орой явуулчаад гэртээ арай орондоо орохоор ингээд засах хэрэгтэй юм байгаа юм шиг бодогдоод байсан. Тэгээ өглөө 8 цагт жишээ хагасны өглөө манай сүрэн босцсон. Одоо 9 цагаас ингээд яг хэвлэх үйлдвэрлэлөө орлоо гэхэд дахиад сүүлийн засвар дээр хийжсэн. Тэгээд тэд нар маань орсон байгаасаа алдаа оноогүй байгаасаа гэдэг дээр л хамгийн их залбирч хүлээж байна. Тэгээд 30 минутын дараа эргээд болцсон. Ирлээ дээ. Ууртаа юм уу? За. За. Оо.
Энэ хэвлэлт ч бас гоё өнгө шүү. Манай энэ ч юмнаас дутхгүй. Люсигийн зураг байгаа шүү дээ. Тийм шүү дээ, Люсигийн зураг. Шүү. Нэг чи. Хай найз. Ямар гоё юм бэ? За ямар мэдрэмж ийм олон жил та нар авсан юм бэ? Ой, чи яах гэж байна? Сэтгэлээ хуваалцахаар хуваалцдаггүй байж ээж. Тэгчгээд 158-аас эхэлж байна. За, AI-ийн тухай нөгөө алдартай нийтэлж. Эвгүй гоё дизайнтай байсан байл ч нэрээ. Тэр гоё наа. Яг өөр хэлсэн чинь. Дизайныг нэр нь юунаас бодож санаа авч гэх үү? Хийсэн бай. Сүүцээ бит хоёр сууж байгаа л. Аха. Тэгээд дээрэс нь тэгшээ хайг гоё санаанууд өгөөл сэтгүүл бүтүүлээс хараад хэвлээ. Яаж гоё ойлгож болох вэ гэж ярьсан. Анх болохоор шал өөр төсөлсөн байсан байхгүй юу? Тэгээд тэрнээсээ бүр гоё ойлгож чадсан да байна шүү дээ. Улаана бүтэн дизайн хийгээд сэтгүүлээ гаргачлаа шүү дээ. Ямар юу бодож зогсож байна. Гоё нөө хурж ирсэн даруйд нь тэгэл юу ямар нэг алдаа гарч өгөө шалгал. Гайгүй нөө. Гайгүй л. Тажгүй шүү ярив. Тажгүй. Бид дөнгөө шалгах чинь. За. Power зураг нь болохоор New York Times-аас ирдэг. Тэгээд New York Times-аас одоо энэ үсэг бичиглэлийн одоо байршлыг хүртэл ингээ хянж үзээд яг ийм баталгаажлаа гэдэг одоо зөвшөөрлөхөөс нааш бид нар жишээ нь хэвлэлтэнд өгч болдгоо. Тэгээд энэ жил бид нар хамгийн түрүүнд cover хийгээд шууд тийшээ явуулсан. Яагаад тэгэхээр яг эцсийн мөчд хэвлэлтэнд очихоор ийм нөгөө жижиг ажил юм шиг байгаад байдаг болохоор хойш тавьчихдаг. Гэтэл нөгөө хариугаа үлээгээд ингээд цагийн зөрүүнээс болоод ер нь нэг 2 хоног ч юм уу хүлээх юм шаардлага гардаг ийм тохиолдлууд байдаг. Өмнө нь бас өөр cover хий гэж боддог байсан ч гэсэн энэ жил бол энэ cover-тойгоо явахыг шийдсэн. Яагаад тэгэхээр Turning Point сэтгүүл маань яг энэ 12 дугаар сар болон эх оны 1-2 дугаар сард ийм дэлхийд даяар 14 редакцт нэгсэндээ дэлхийн улс орнууд хэвлэж гаргадаг. Тэгээд өнгөрсөн жил жишээ нь би өөрөө Солонгост очиход одоо яг Turning Point-ийн яг бидний сонгосонтой адилхан юм coverтай сэтгүүл солонгос хэлээр ингээд том номын дэлгүүрт байгааг харахад аюу гоё байсан. Бид нар ингээд хамт одоо ийм ижил стандарттай ийм бүтээл хийж байгаа юм байна гэдгээ тэрнээс харахад их гоё байсан учраас бид нараас цаашдаа энэ цаад талын ерөн дизайна барья. Тэр дэлхийн бусад редакцуудтай нэг жишгт байгаагаа бас илэрхийлэх нэг ийм боломж юм байна гэж бодсон учраас жишээ нь энэ cover-ыг сонгосон. 252 удаас сэтгүүл маань хэвлэлтээс ирлээ. Тэгээд манай захиалгын линкээр ороод сэтгүүлээ захиалаад хургуулээд авах боломжтой шүү гэдгийг дахин хэлэх байна. За баярлалаа.